За сайн залуусаа. За энэ удаагийн хичээлээр хэдүүлээ market mapping гэдэг зүйлийн талаар ярилцах болно. За market mapping гэж яг юу юм бэ? Окей. За тэгэхээр market mapping гэдэг зүйл нь бол ерөнхийдөө яг ингээд маркетинг бүтцийн өөрийнх нь continuation хийж байгаа болон reversal хийж байгаа тохиолдолд тий ер нь бол одоо ингээд uptrend дээр өмнө хаяа явдаг, downtrend дээр өмнө ёроолоо явдаг нь бол continuation хөдөлгөөний хамгийн энгийн хөлбөр гэж би ярьж ирсэн. Тэгэнгүүтлээ reversal хөдөлгөөн бол сүүлчийн higher low-ыг явдаг. Мөн адилхан downtrend дээр бол сүүлчийн lower high-ыг эвдэх хөдөлгөөнийг reversal хөдөлгөөн гэж үзэж болно гэж ярьж байна. За тэгэхээр яг энэ болгонд ерөнхийдөө тренд үргэлжлүүлж байгаа хөдөлгөөн дээр тренд эргэж байгаа хөдөлгөөн дээр ч яг тэрнийг эргэлтийн хөдөлгөөнийг ер нь week-ээр нь тодорхойлох юм уу эсвэл body-гоор нь тодорхойлох юм шүү дээ. Тэрэн дээр аюул асуулт гарч ирдэг хүмүүс эргэлтээр нь week-ээр нь тодорхойлно эсвэл body-гоор нь тодорхойлно гэж ингээл явдаг. Хоёр төрөл байдаг. Ер нь нэг нь агрессив гэж төрөл байгаа. Нөгөөх нь илүү swing талдаа буюу илүү тайван байдлаар илүү урт хугацаанд барих төрөл гэж байдаг. Окей. Тэгээ энэ хоёр төрөл маань бол ерөөдөө та ямар арилжаач юм бэ гэдгээс шалтгаалдаг. Та scalper юм уу, day юм уу, эсвэл swing юм уу. За тэр хамаагүй дээ. Ер нь бол та өөрөө богино арилжаач нь уртын арилжаач юм уу гэдгээс шалтгаална. За хэрвээ та богино арилжаач юм бол та агрессив арилжаануудыг хийх шаардлагатай болох нь ойлгомжтой. Агрессив арилжаанууд хийдэг нь ойлгомжтой байх. За тэгээд энэ тохиолдолд бол market mapping буюу одоо бид нэр ерөөхдөө трендийг эргэлдэж бай, трендийг үргэлжлэлийн хөдөлгөөнч бай. Энэ зүйлсийг бид нэр үндсэндээ бол kindly week-ээр авч үздэг. Тренд хамгийн сүүлчийн uptrend-ийн хувьд бол хамгийн сүүлчийн higher low-ыг эвдэхдээ higher low-ын хамгийн сүүлчийн low-ийнх нь өөрийнх нь week-ийг доош нь week-ээр эвдсэн бол энэ бол эргэлт гэсэн үг. Uptrend-ийн хувьд бол хамгийн сүүлчийн high дээш нь эвдэж үргэлжлэл хийх гэж байгаа тохиолдолд хамгийн сүүлчийн high гэж үзэж байгаа week-ний үзүүрийг дээш нь эвдсэн тохиолдолд week-ээр эвдсэн тохиолдолд энэ бол continuation гэж үзнэ. Окей. Ийм байдлаар явдаг. Энэ бол илүү агрессив төрөл буюу илүү богино арилжаачтай зориулсан төрөл нь гэж ойлгож болно. Тийм учраас энийг бол богино арилжаачтай илүүтэйгээр ашигладаг. За дараагийн төрөл маань бол ерөнхийдөө уртын арилжаачтай зориулсан төрөл байгаа. Тэр нь бол body одоо break-ийг ярьж байгаа тийм. За body break гэдэг зүйл бол ер нь бол яг ингээд body break гэдэг зүйл өөрөө яг support болон resistance дээр бол яалтч ашиглагддаг. Support болон resistance гэж week-ээр эвдэнэ гэж байхгүй. Яг л support болон resistance гэдэг чинь дэмжлэгийн цэг, харин дэмжиж ийн гэдгийг нь week илэрхийлдэг. Дэмжээгүй байна гэдгийг нь body break илэрхийлдэг тийм үү? Тэгвэл энийг уртын арилжаачтай илүү ашиглах хэрэгтэй. Ер нь бол uptrend явж байгаа downtrend руу ирэхдээ уртын хугацаанд дээр буюу том цагууд дээр бол ерөөхдөө downtrend руу ирэхдээ өмнө ёроолын week-ийг биеэр эвдэх хэрэгтэй гэж. Биеэр эвдэж хаагдах хэрэгтэй. Харин uptrend явж байгаа uptrend-ийн хөдөлгөөн continuation хийх гэж байгаа бол өмнөх оройгоо мөн адилхан биеэр эвдэх хэрэгтэй. Өмнөх оройныхоо week-ний үзүүрийг биеэр эвдэх хэрэгтэй гэж үздэг. Тэгээ энэ хоёр төрөл маань хоорондоо ийм байдлаар ялгагддаг. Окей. За тэгээд бас market mapping гэдэг зүйл дээр нэг ийм орж ирдэг л дээ. Ерөнхийдөө нөгөө нэг юу гэж орж ирдэг. Trace хөдөлгөөн гэдэг зүйлийг ер нь хоёр candle зэрэгцээ дараад руу trace гэж үзэх юм уу үгүй юу гэдэг. За тэрийг бол би тайлбарласан. Ер нь бол internal болсон swing бүтцүүд гэж байдаг. Internal бүтц дээр хэрвээ та бүр арилжах шаардлагатай тийм хэмжээний агрессив арилжаач юм бол мэдээж internal бүтцийн тэр хоёр candle зэрэгцээд орж ирж байгаа буюу ногоон candle-ууд явж байгаад улаан candle орж ирээд буцаад ногоон candle-ууд явах тэрийг trace гэж авч үзэж болно. Хэрвээ та агрессив арилжаач юм биш бол гэхдээ бүр агрессив арилжаач юм биш гэдгээ би long болон short арилжаачтаар авч байгаа юм биш шүү. Бүр арилжаа болгоныг ингээд барих сонирхолтой, бүр ингээд боломж болгоныг барих сонирхолтой бол internal structure-ыг барьж болно. Тэгэхээс биш хэрвээ та боломж болгоныг барих биш харин маркет дээр үүсэж байгаа боломжууд дундаас хамгийн энэ бол хамгийн nice боломж байна. Энэ бол явах боломжтой, бүр хамгийн гоё боломж үүссэн байна гэдэг боломжуудыг барьдаг төрлийн арилжаач юм бол зүгээр л яав. Swing high, swing low ашигла. Тэгэхгүй internal high, internal low-оор арилждаг арилжаач зөндөө байдаг л да. Internal бүтцийг swing бүтцтэй хослуулж арилждаг ч юм уу эсвэл internal бүтцээр арилждаг арилжаач байдаг. Тэдний хувьд бол бүр high төрлийн тийм high төрлийн одоо юу гэмтэй агрессив scalper-ууд гэж ойлгож болно. Тэгээд тийм төвшний scalper-ууд бол ерөөхдөө хөвчлэн бас өөр зүйлүүдтэй илүүтэйгээр давхцуулчтай арилждаг байгаа. Тийм учраас бид нар бол бас яг ингээд боломж болгоныг барих нь бол бас аюул сөрөг талтай. Маш их хэмжээний алдагдaltaулах магадaltaй. Тийм учраас би бол тэрийг дэмждэггүй. Тийм болохоор market mapping дээр хийхэд
internal structure дээр ярилцах гэж битгий оролдоорой гэж би зөвлөнө. Миний хувьд бол миний зөвлөгөө шүү. Окей. Зөв буруу гэж болохгүй, туйлын зөв, туйлын буруу гэж болохгүй. Гэхдээ миний хувьд бол үнний ном өөрөө хүн экспресс хийсэн зүйлд итгэдэг гэдэг шиг би бол экспресс хийгээд үзсэн учраас internal structure гэдэг зүйлийг ярилцах гэж оролдохгүйгээ. Тийм ээ. За юм байна залуусаа, энэ бол market mapping байлаа. Тэгээд body bar week break-ийн талаар ярилцлаа. Бүгдэнд амжилт хүсье. Дараагийн хичээлээр уулзъя.